Сайн байна уу? Намайг Chogun гэдэг. Тэгээд би энд ургийн бичиг бүртгэдэг аппликейшнийг хийсэн. Энэ аппликейшнийг ашиглахын тулд та эхлээд надад хүсэлтээ илгээн би таны хүсэлтийг өөрийнхөө системээр баталгаажуулсан тохиолдолд та миний аппликейшнийг ашиглах боломжтой. Надад хүсэлтээ илгээхийн тулд та эхлээд Gmail-ээ бичиж, нууц үгээ бичиж, нууц үгээ давтан хүсэлтээ илгээх гэсэн товчлуур дээр дарж байж надад хүсэлт ирэх болно. Та хүсэлтээ амжилттай баталгаажуулсан тохиолдолд хуучин хэрэглэгчээр нэвтрэх гэсэн товчлуур дээр дарж бүртгэсэн Gmail болон пассвордоо дахин бичиж нэвтрэх гэсэн товчлуур дээр дарвал миний аппликейшн руу амжилттай нэвтрэх боломжтой. Хэрэг та амжилттай нэвтрсэн тохиолдолд миний веб пэйж таныг энэ нүүр хуудас руу явуулах болно. Хэрэг та гэр бүлийн бүх гишүүнээ хармаар байвал зүүн дээд буланд дөрвөлжин товчлуурыг дарж бүх гишүүдэд харах боломжтой. Хэрэг та шинэ гэр бүлийн гишүүнээ нэмээр байвал баруун дээд буланд шинэ гишүүн нэмэх гэсэн товчлуур дээр дарна. Танд нэмээр байгаа гишүүний нэр, хувьс, төрсөн он сараа сонгож нэмэх гэсэн товчлуур дээр дарах боломжтой. Жишээгээр Болт гэдэг хүнийг нэмцгээе. Болт гэдэг хүн эрэгтэй 2004 онд 3 сарын 12-нд төрсөн. Тэгээд нэмэх гэдэг товчлуур дээр дарцгаая. Зүүн баг нь автоматар гарч ирж хэрэглэгчийг харуулах болно. За, энд хоёр ширхэг болт харагдаж байна. Болт ID нэмэр 1, болт ID нэмэр 0 гэсэн хоёр болт байна. Хэрэв нэр давхцсан тохиолдолд таны нэмсэн гэр бүлийн гишүүний ID автоматар нэгээр нэмэгдэж орох болно. Өмнө болт гэдэг гишүүн 0 ID дээр байрлуулсан байсан учраас таны саяны нэмсэн гэр бүлийн гишүүн болт ID 0 биш 1 гэсэн ID-тэй байна. Хэрв болт гэдэг гишүүний мэдээллийг харъя гэвэл тэр гишүүн дээрээ дарж гэр бүлийн самбар гэдэг хэсэгт харагдах болно. Хэрв болтод хүүхэд юм уу эцэг эхээ холбомоор байвал сонгосон гишүүний мэдээллийг өөрчлөх гэсэн энэ хар товчлуур дээр дарна. Дарсан тохиолдолд танд ийм самбар харагдах болно. Хэрв болтод эцэг эх нэмээр байвал эцэг эхээр холбох гэсэн товчлуур дээр дарж хэрв хүүхэд холбомоор байвал хүүхдээр холбох гэсэн товчлуур дээр дарна. Гэхдээ энэ хоосон хэсэгт юу бичих вэ? Зүүн дээд булан дээр дарж та холбомоор байгаа гэр бүлийн гишүүдийнхээ ID-г энэ цэнхэр товчлуур дээр дарж хуулах боломжтой. Энд болтын хүүхэд гэсэн хэрэглэгч байна. Цэнхэр товчлуур дээр дарлаа. Нэр болон ID-г нь автоматар копи хийчихнэ. За, та буцаад болт гэсэн хэрэглэгчийн сонгосон гишүүний мэдээлэл өөрчлөх гэсэн хар товчлуур дээр дарж хүүхдээр холбох гэсэн товчлуур дээр дарж саяны копидсан бичгээ тавина. Дараа нь хүүхэд үрсээр холбох гэсэн цэнхэр товчлуур дээр дарна. За, амжилттай холбогдсон тохиолдолд гэр бүлийн самбар нь өөрчлөгдөж болтын хүүхэд харагдах болно. Эцэг эхээ бас холбомоор авал адилхан. Шинэ гэр бүлийн гишүүн нэмцгээе. Энэ удаа болтын их бичиж хүйсийг нь нэм төрсөн он сарын хоосон орхиж болно. Дараа нь нэмэх гэдэг товчлуур дээр дарж зүүн баг нь автоматар гарч ирж тэгээд энд болтын их харагдах болно. Цэнхэр товчлуур дээр дарж болтын эхийн мэдээллүүдийг хууллаа. Сонгосон гишүүний мэдээлэл өөрчлөх гэсэн хар товчлуур дээр дарлаа. Эцэг эхээр холбох гэсэн товчлуур дээр дарж саяны хуулсан эцэг эхийн мэдээллийг пэйст хийнэ. Одоо эцэг эхээр холбох гэсэн цэнхэр товчлуур дээр дарна. Амжилттай холбогдсон тохиолдолд
болдын мэдээлэл өөрчлөгдөж, гэр бүлийн самбар нь давхар өөрчлөгдөж, эцэг их нь харагддаг болно. Хэрв энэ самбар дээрх байгаа гэр бүлийн гишүүд рүү шилжиж сонгомоор байвал, жишээлбэл болдын эцэг их рүү шилжиж гэвэл болдын их гэсэн энэ дүрлжин дээр дарна. Хэрв та санаандгүй шинэ гэр бүлийн гишүүн нэмсэн тохиолдолд та тэр санаандгүй нэмсэн гишүүнээ сонгосон гишүүний мэдээлэл өөрчлөх гэсэн товчлуур дээр дарж гэр бүлийн гишүүн устгах гэсэн улаан товчлуур дээр дарна. Дарсан тохиолдолд та мэдээлэлээ устгахад итгэлтэй байна уу гэсэн нүүр хуудас гарч ирж, тиймээ мэдээлэл устгах гэсэн товчлуур дээр дарвал тэр нэмсэн гэр бүлийн гишүүнийг үрд хасгална. Тэг энэ үйлдэлийг буцаах боломжгүй гэдгийг анхаарна. Хэрэг та цуцлах гэсэн товчлуур дээр дарвал энэ үйлдэлээс гарна. Хэрэг та нэмсэн шинэ гэр бүлийн хэрэглэгчийн мэдээллийг өөрчлөмөр байвал сонгосон гишүүний мэдээлэл өөрчлөх гэсэн хар товчлуур дээр дарж нэрийг нь өөрчлөх боломжтой. Бас давхар та хүйс болон төрсөн он сарыг өөрчлөх боломжтой. Шинжлэх гэсэн товчлуурыг бичиж өөрчлөлтөө баталгаажуулна гэсэн үг.